Би ч одоо өнөг хэлье гэж боддог юм аа. Тэгээ сая дор чандыг үг хэлэхээр хэлэхгүй бол болохгүй байна л да. Энэ өнөөдөр Японоос ингээ 223 сая доллар авах гэрээ үндсэндээ батлагдчихж байгаа. За нэгдүгээр. Хоёрдугаарт энэ 223 сая доллар бол ковидын нэртээ орж ирж байгаа мөртлөө 2021 онд оны улсын төсөв одоо 2.1 их 80-аар тасарч байгаа, өр үүсгэж байгаа. Тэгэд шууд тэр өрийг хаах гэж авж байгаа төсвийн дэмжлэг гэдэг нэртэй ийм зээл байгаа болохоос биш. Энэ 200 гаруй сая долларыг аваад тэр нь ард иргэдэд очиод тэр нь аж ахуйн нэгжид очино гэсэн юм бол байхгүй байгаамаа. Би зүгээр ингэ тайлбар хэлье гэж бодож байна. За ер нь тэгээд энэ сангийн сайд Хүрлбаатарын төсөв бол яаран сандар нь тодтгол хийхгүй гэдэг юм лээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр энэ ингээл ковидын нэрээр 40 сая хэдэн зуун сая доллар орж ирж байгаа мөртлөө энэ нь бол ард иргэд аж ахуйн нэгжлэр очихгүй. Одоо бидний баталсан гэдэг байгаа 2021 оны төсөв дээр байгаа. За өнөөдөртөө хэрэггүй босгох ямар шаардлагагүй, суурин ямар ч тавих шаардлагагүй, олон байшин барилга, энэ тоног төхөөрөмж, эд хогшил, сандал ширээ, машинд хэрэг гээд ийм их олон хэрэггүй зардал ковид үед ямар ч шаардлагагүй ийм зардал руу энэ мөнгөнүүд явнаа. Тийм учраас би маш олон удаа энийг ярьлаа. Нохоо худсанд ч боддоггүй юм байна. Тэгэл ингээл төсөөж тодтохгүй энийг аваад тэгэл өрөө үүсгээл, өрөө дараал, өрөөр дараал ингээл явахаар болж байна. Тэгэхээр би энэ үгийг бас их хурлын энэ танхимд хэлж үлдээхэн зүйтэй, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорвоон дээр хэлж үлдээхэн зүйтэй гэж үлдээж байгаа юм. Яагаад гэвэл миний харьяалагдж байгаа байнгын хорвооны нэр бол аюулгүй байдал, Монгол улсын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорвоо юм аа. Улсын хурлын. Энэ бол юу гэсэн үг гэхээр бид нар бол энд асуудлыг нухацтай ярих ёстой. Монгол улсын аюулгүй байдал, тэр дотроо эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, олон аюулгүй байдал дээр бид нар бол нэлээд нухацтай ярих ёстой. Хоёрдугаарт гадаад бодлогын асуудлаар бид нар бас нэлээд нухацтай ярьж явах ёстой. Ийм байнгын хороо. Тэгээ одоо хэд удаа энэ асуудал орж ирлээ. Өнөөдөр энэ 223 сая доллар дээр одоо ингээд энэ байнгын хорооны хуралдаанаар ороод, их хурлаар ороод цэг тавигдана. Цэг тавигдана гэдэг нь бидний өр ийм хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ нь бол төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулагдахаар ингэж болж байна. Тийм учраас анханасаа энэ юма танилцуулахдаа ковидээс хамгаал зарцуулах гэж байгаа гэж ингэж худал яриха болмоор